Сайн бацгаана уу? За энэ өдрийн мэндийг хүргэе. Сайхан амарцгаасан уу? Сайхан. За өнөөдөр би та бүхэнд Лук номын 12 дугаар бүлгийн 35-аас 48 дугаар ишлэгийг уншия. Лук 12 дугаар бүлгийн 35-аас 48 дугаар ишлэл. За та бүгдийн өмнө слайдн дээр гарсан байна. За тэгээд өөрийнхөө Библиэс бас тулгаад бас уншиж болно. Слайд хараад бас надтай хамт дотроо уншаараа би чангаар уншъя. Бэлхүүс чинь бүслээстэй, дэнлүү чинь насаатай байг. Та нар хормын найраас эргэж ирэх эзнээ хүлээж буй хүмүүс шиг байх тун. Эзэн нь ирээд тогшмогц тэд даруй хаалгаа нээх юм. Эзэн ирэх үед сэргэг байх болоод ерөөлтэй. Үннээр би та нарт хэлье. Эзэн нь бүсээ бүсэлж, боолуудаа тухалгыг урьж тэдэнд үйлчилнэ. Хэрв эзэн 2 эсвэл 3 дахь манааны үед ирээд тэдний сэргэг байгааг олж харвал тэдгээр боолууд ерөөлтэй. Харин үүнийг ойлго. Хэрв гэрийн эзэн хэдэн цагт хулгайч ирэхийг мэдсэнсэн бол гэрээ ухуулахгүй байх байсан. Та нар ч мөн бэлэн бай. Хүний хүү та нарын санаагүй цагт ирнэ гэв. Петр, эзэн минь та энэ сургаалт зөвлөлийг бидэнд хэлж гэнэ үү? Эсвэл бүгдд нь хэлж байна уу гэхэд эзэн хэлсэн нь. Зарс нарынхаа хоол ундыг цагт нь өгүүлэхээр эзэн гэрийнхаа дээгүүр тавьсан итгэмжит ухаалаг няруу хэмбэ. Тинхүү үлдэж байхад нь эзэн ирээд харвал тэр зарц ерөөлтэй. Үннээр би та нарт хэлье. Эзэн хамаг хөрөнгөө түүнд даатгана. Харин тэр зарц зүрхэндээ эзэн маань ирэхгүй удна гэд зарс нарыг ир им гэлгүй жанчиж идэж уун согтуурч эхэлтэл бодоогүй өдөр мэдээгүй цагт нь мөнөх зарцын эзэн ирж түүнийг тас хэрчиж итгэлгүйчүүдийн дэргэд хувь оноо. Эзнийхээ хүслийг мэдсэн хэрнээ бэлдээгүй, хүслийнхэн дагуу биелүүлээгүй зарц ташуурын амт хатуухан хүртэнэ. Харин үүнийг мэдээгүй бөгөөд ташуурын амт хүртэх хэрэг үйлдсэн нэг нь багахан хүртэнэ. Хинд их өгөгдсөн байна, түүнээс ихийг шаардна, хинд их даалгагдсан байна, түүнээс ихийг нэхнэ. Аамен. Христ итгэлд яригддаг нэг чухал сэдэв бол эзэн Есүс Христийн 2 дахь иргэн ирэлтийн тухай яригддаг. 2 дахь иргэн ирэлтийн тухай яригддаг. Би Христ итгээд удаагүй байхад цуглаанаа тараад гэрлүүгээ явж байхдаа манай тэр хавьяас чих олон ах эгч нар бас манай цуглаанд хамрагддаг байлаа. Би ч одоо хотын төвийн хүүхэд засгийн газрын ордны арын аркта байрнаас гаралтай баг тойргийн. Тэгээд тэр хавийн одоо манай тэр хавийн байрнуудаас их олон одоо миний үеийн насных нь надаас нэг 2 3 4 ах эгч нар тэр үед одоо залуучдын соёлын төв цуглаж ирсэн. Манай цуглаан чинь одоогийн нөгөө Оросын соёлын төв Эрцэнкад бас тухайн үед бас цугладаг байсан. 90-ад оны ихэнх үеэр штэ. Тэгээд тэр үеэр ингээд цуглаж хахад цуглаанаа тараад бид нар чих зам нийлнэ. Нөгөө ойролцоо байрны хүүхдүүд учраас залуучууд учраас. Тэгээд тэр үед манай цуглааны ахлагч нарын нэг байглаа гэдэг нэг эгчтэй. Яг манай зэрэгэлдэх байрны эгч байсан байхгүй юу. Тэгээд цуглаан дуусаад ингээд зам нийлээд явж байхдаа байглаа эгчээ нэг ярьжсэн яриа. Одоо хэрэн санаанаас гардгүй. Тэгээд байглаа эгч юу гэж ярьжсэн бэ гэхээр би яагаад Христэд итгэсэн бэ гэдгээ намайг асуугаагүй байхад л ер нь ингээд надтай гэрчлээ. Ингээд буцах замдаа хуалцаал явсан л та. Тэгээ би яагаад Есүст итгэсэн бэ гэхээр Библи юм төгсгөлтэй ном байсан. Тэгээ би амьдралаас ингээд айгүй их тийм эцсийн төгсгөл юу болох вэ гэдгийг би айгүй их тийм ирж хайдаг хүн байсан. Олон ч ном уншсан. Би их номон дуртай, ном унших дуртай тийм хүүхэд. Тийм учраас би их олон ч ном уншсан. Ерөөсөө төгсгөл байдаггүй байсан. Харин Библиэд би яагаад итгэх болсон бэ? Есүс Христэд би яагаад итгэх болсон бэ гэхээр Библи төгсгөлтэй байсан. Өөрөөр хэлбэл эзэн Есүс Христ иргэн ирэлтийн тухай Библи маш тодорхой өгүүлдэг. Тэгэхээр эхлэлтэй төгсгөлтэй ном бол Библи байсан юм аа. Энэ орчлон хорвоо яаж эхэлсэн? Энэ орчлон хорвоо хэрхэн төгсөх юм бэ гэдгийг Библи аюул тодорхой хэлсэн байсан учраас би үүнд итгэх болсон гэж байгалагч надтай хаалцж ирснийг би одоо хэрнээ юусаа мартдаггүй. Тэгээ би эзэн Есүс Христийн иргэн ирэлтийн тухай, 2 дахь ирэлтийн тухай, эцсийн шүүлтийн өдрийн тухай Библиэс унших болгондоо байгалагч надтай хаалцж ирсэн тэр нэг богинохон яриаг эргэж дахин сандаг. Өнөөдөр энэ тухай бас та нартай ярьснаар өнөөдрийн энэхүү сургаалыг эхлүүлэе гэж би бодсон юм аа. Тэгэхээр бид эзэн Есүс Христийн иргэн ирэлтэнд итгэдэг. Эзэн Есүс Христ энэ дэлхий дээр хүн төрлөختнийг аврахаар ирсэн нэгэн удаа. Харин тэр хожим энэ дэлхий дээр хүн төрлөختнийг эцсийн байдлаар шүүхээр бас ирэх болно.
Өнөөдөр бидний уншсан Лук номын 12 дугаар бүлгийн 35-аас 48 дугаар ишлэл бол эзэн Есүс Христийн 2 дахь удаагийн ирэлтийн тухай өгүүлсэн сургаалт зүйрлэл гарч байгаа. За Есүс нэгэн удаа шавнартаа тэнд байсан олон хүмүүст заахтаа юу гэж заасан бэ гэхээр бэлхүүс чинь бүслээтэй, дэнлүү чинь асаатай байгаа гэж. Тэг шүн дөлөөр эзэн чинь эргэж ирэхэд яг зарцсан болсон та нар ингээд бэлэн байж ах хэрэгтэй шүү гэж. Ингээд яриагаа ярьж эхэлсэн байгаа. А эзэн юунаас ирж байгаа юм бэ гэхээр хормын найраас иргэн ирж байгаа. Эзэнтэй зөвлөлж яана л та. Тэгээд эзнийг хормын найраас шүндүл иргэн ирэхэд нь зарснаар нь бүсэн бүслээтэй, дэнлүү насаалтаа эзнийг ирэх чимээг сонсоод яг хаалгаа нээж өгөхөд бэлэн байж яадаг юм аа. Тэгээд ингээд яг эзнийг ирэхэд нь бэлэн байж байгаа боолууд бол ерөөлтэй юм аа. Тийм боолуудыг эзэн орж ирээд харангуйтаа ширээнд нь суугаад хамт хооллохыг эзэн урина гэж хэлсэн ба. Энэ хожимын одоо бурхантай хамт эзэн Есүс Христтэй хамт Тэнгэрийн улсад нэгэн ширээнд хамт суух тухай Есүс Христ үүгээрээ өгүүлээд байгаа шүү дээ. За тэгэхээр энэ хэсгийг бид нар ойлгохын тулд еврейчүүдийн хорим найрын ёс заншлын тухай бас нэг багахан мэдээд авчихад илүүтэхгүй. Яагаад тэгэхээр Есүс еврейчүүдийн одоо ялангуяа энэ юудэчүүдийн хорим найрын жишээн дээр тулгуурлан өөрийнхөө шавнарт энэ сургаалыг зааж байгаа шүү дээ. Тэгэхээр шавнар нь бол шүн дөлөөр иргэн ирж байгаа эзэн гэх юм бол энэ Есүсийн энэ үг сургаалыг сонсч ирсэн хүмүүсийн хувьд бол туйлын ойлгомжтой зүйл байсан. Харин бидний хувьд энэ еврейчүүдийн, юудэчүүдийн хорим найр яаж болдгийг бид нөгөө мэдэхгүй учраас шүн эргэж ирэх эзэн гэхлээр бидэрт нэг юм жоохон ойлгомжгүй сонсогдоод байна. За ер нь юудэчүүд хормоо ингэж хийдэг юм байна. Болцоц залуу сүйт бүсгүйтэйгээ гэрлэхээс өмнө яг тэр хормынхаа өдөр эхлээд гэртээ найзуудыгаа ураад найзуудтайгаа хамт хооллолт юм байна. Найзуудтайгаа хамт хооллоод тэгээд орхичоод зарсныгаа найзуудыгаа тэндээ орхичоод манер сүйт бүсгүйхээ гэрт очиод сүйт бүсгүйхээ гэрээс сүйт бүсгүйгээ аваад буцаж ирдэг юм байна. Ингэж авахтаа сүйт бүсгүйхээ гэрт бас ороод тодорхой хэмжээний нэг юм найрлалт бас явагддаг юм байна. За тэгээд ингээд тэнд сүйт бүсгүйхээ гэрийнхэнтэй идэж уугаад бас нэг юм найр хурим хийгээд тэгээд сүйт бүсгүйгээ аваад гэртээ буцаж ирдэг юм байна л да. Ингээд буцаж ирэхэд нь зарснаар нь бэлэн байх тухай одоо энэ дэр яригдчихэж байгаа байхгүй юу? Ийм ёс заншилтай байж. Тэгээд дэнлүүчин асаатай бүсчин бүслээтэй байх гэхээр ер нь бол ойлгомжтой байгаа. Еврейчүүд бол ийм хоёр давхар дээл өмсдөг байсан. Нэг нь дотор дээл, нөгөөх нь гадуур гарахтаа гадуур өмсдөг ийм гадуур дээлээ давхарлж өмсөөд дээгүүр ингээд бүсээр даруулж бүсэлдэг байсан. Энэ нь бол ерөнхийдөө ингээд гадагшаа ажил төрөл хөөцөлтөөр гарч байгаа эсвэл холын аянд явж байгаа хүмүүс бол заавал дээлээ давхарлж өмсөөд тэгээд гадуур нь бүсээ бүслээд ингээд явдаг байж. Тэгэхээр яг энэ нь бол нөгөө бэлэн байдлыг л илэрхийлээд байгаа юм л та. Тийм унтлагынхаа хувцастай байж болохгүй байна шүү дээ. Эзнийг эрэхт нь нэг юм шорт бодоолтойгоо бид нар чинь гэрте байж идэг шүү дээ, тий. Шорт бодоолтойгоо байж болохгүй байна шүү дээ. Хувцаа бүрэн өмссөн бэлхүүс бүслээтэй. За тэгээд дээр нь бол тухайн үед бол ийм гэрэл цахилгаан гэж бол байгаагүй. Тэгэхээр дэнлүү асаатай байх хэвээр. Яг гэвэл эзэн ирэхэд гэрэл гэгээтэй байж ах хэвээр. Тэгээд эзэн өөрийнхөө сүйт бүсгүйг дагуулад эхнэр болж байгаа сүйт бүсгүйгээ дагуулад гэрте орж ирэх нь. За тэгтэн зарснаар нь бэлэн байдалтай, ширээ засаатай, гэрэл асаатай, дэнлүү асаатай, заснаар нь бэлэн байдалтай хүлээж явах нь л та. Үүгээрээ Есүс Христ юу хэлж байгаа юм бэ гэхээр хожим Есүс Христ өөрийнхөө эргэн ирэлтийн тухай өгүүлж байгаа. Намайг эргэн ирэхэд та нар бэлэн байгаараа гэж Есүс шавнартаа өгүүлж байна л та. Библиэлд олон газар эзэн Есүс Христийн эргэн ирэлтийн тухай өгүүлсэн байдаг. За бид өнөөдөр зүгээр л энэ амьдралдаа нэг ингээд Есүст итгээд байгаа хүмүүс бас биш юм ба. Бидэнд ирээдүйн найдвар байгаа. Тэр найдварын төлөө бид бас итгээд байгаа. Бид өнөөдөр энд ингээд итгээл Бурханаас залбираад бидний бизнес өрөөгдөөл ажил амьдрал маань сайхан болоод энэ дэлхийн одоо амьдрал дээр мэдээж бид нар тодорхой хэмжээнд амжилтанд хүрээл хүссэндээ хүрээл Бурханы ивэлийг аваад амар тайван болоод эдгэрэл болон өрөөлийг бид нар Бурханаас аваад энэ дэлхий дээр өнгөрүүлэх энэ амьдралаа ингээд сайхан өнгөрүүлэх нь мөн энэ Бурханы хүсэл мөн. Энэ талаар яг энэ итгэлийн амьдралын талаар Библиэлд бол аюул олон удаа тодорхой дурдсан байдаг. Гэхдээ бид нар ирээдүйд бас байгаа, ирээдүйд ирж байгаа тэр нэг найдварын төлөө өнөөдөр бид эзэнт итгээд байгаа. Тэр нь юу вэ гэхээр эзэн Есүс Христийн 2 дахь удаагийн ирэлт. Тэр 2 дахь удаага ирээд өөрийнхөө хүмүүстэйгээ хамт Тэнгэрийн хаанчлалдаа нэг ширээнд сун хамтдаа найрлах болно. Тэрийг өнөөдөр бид нар хүсэн хүлээж амьдарч байгаа. Тийм учраас Христ итгэгч хүмүүс бид нар эзэн Есүс Христийн 2 дахь ирэлтийг хүлээж амьдардаг.
жинхэнэ итгэгч хүний сэтгэлгээ гэдэг бол жинхэнэ Есүс Христийн дагалдагчийн сэтгэлгээ гэдэг бол эзэн нь 2 дахь удаага ирнэ шүү дээ. Тийм учраас би эзнийг хүлээх амьдралаар амьдарж байгаа шүү дээ. Эзэн маань хурдан ирээсэ гэж заримдаа итгэгч нар бас нэг ярьж байгаа хүмүүс байдаг. Та нар сонсч ирсэн үгүй юу те? Есүсийн ирэлт одоо хурдан болоосаа гэж. Яагаад гэвэл энэ дэлхий дээр олон асуудлууд байна. Итгэлээр бид нар үнэхээр сүнсний тэмцэл дотор алхаж байна. Тийм учраас эзэн Есүс Христ хизээ ирэх юм болоо. Хурдан ирээсэ гэж. Тэгээд эзэн Есүс Христ энэ дэлхий дээр ирээд одоо шудраг болон шудраг бос те аливаа бүхий зүйлсүүдэд Есүс эцсийн тэр дүнг тавиасаа. Эцсийн тэр хариултыг өгөөсэй. Тэр нь бид нар найдаж байгаа. Тэрийг бид нар хүсэн хүлээж байгаа учраас өнөөдөр бид нар энэ амьдралдаа бид нар зөв амьдрах ёстой. Эзэнд итгэлтэйгээр амьдрах ёстой. Эзний үгийн дагуу амьдрах ёстой. Энэ бол одоо бэлэн байдлын илэрхийлэл юм л да. Өнөөдөр бид нар энэ хормын найраар ярих юм бол одоо эзэн эргэж ирэхэд боол нь бүсэн бүслээстэй дэнлүү насаалттай байна гэдэг нь бидний хувьд ямар утгатай вэ? Мэдээж бид нар хажуудаа нэг гарч идэн асаачаал өмднийхөө тэлэг зүвчээл байж ах тухай яриаггүй шүү дээ. Бидний хувьд өнөөдөр бүс маань бүслээтэй дэнлүү маань асаалттай байна гэдэг нь ямар утгатай юм? Энэ бол Христийг дагсан итгэмжит амьдралыг хэлж байгаа. Эзэнтэй харилцаж байгаа тийм сүнсээр сэргэг амьдралыг хэлж байгаа. Эзний үгийг уншдаг, залбирдаг, түүний хүсэн хүлээдэг, түүний үг хүслийн дагуу энэ амьдрал дээр амьдардаг тэр амьдралыг хэлж байгаа юм. Нөгөө талаар Есүс хэлсэн байж тээ. Эзэн мүд ирэхгүй. Гэл зарим нь назгаараал, идэж уугаад бусад боолуудыгаа зодоол. Тэ эзний ирэх бол мүдгүү гэл ингэ байж тал бодоогүй цагт нь хүлээгээгүй өдөр нь гинт эзэн пал гал ороод ирэх юм бол яах вэ? Өстой жинхэнэ 100 задгаа байжгаад баригдаж байгаа байхгүй. Ийм байх юм бол үнэхээр байж болохгүй гэж. Тэгэхээр энэ амьдрал яг юу хэлээд байгаа юм бэ? Эзэн Есүс Христэд итгэгч гэдэг байгаа мөртлөө залбирдаггүй, Библийг уншдаггүй, магадгүй цуглаандаа явдаггүй, эзнийг дагдаггүй, нэг тийм жоохон тийм назгаадуу итгэлийн амьдралаар амьдардаг энэ байдал бол үнэхээр юм сүнсний юм унтаа амьдралыг ярьж байгаа байхгүй. Тэгээ эзний үгэнд анхаарал хандуулдаггүй, өөрийнхөө хэрхэн одоо эзний хүслийн дагуу зөв зүйтэй амьдарж гин гэдэг дээрээ нэг их анхаарал хандуулдаггүй. Зүгээр л ингээл энэ хорвоотойгоо нийлээл хорвоодоо сайхан уусаал энэ хорвоогийн сайн муу хамаг ямиг ингээл дуурайгаал тэгэл ингээ эзэн ирэхгүй юм шиг. Тэгээ ямар ч эцсийн тэр төгсгөл байхгүй юм шиг ингэж амьдрна гэдэг бол одоо буруу юмаа гэдгийг эзэн Есүс Христ үгээрээ хэлж байна. За энэ дэр хэлж байна те. 2 дахь эсвэл 3 дахь манааны үед эрэхтэн ч гэсэн бэлэн байх тухай энэ дэр хэлсэн. 2 дахь 3 дахь мана гэж жоохон ямар цагийг хэлээд байгаа юм бэ? За еврейчүүдийн цаг тооллоор бол оройн 21 цагаас яг midnight буюу 24 цаг 00 цаг хүртэлхийг 2 дахь манааны үе гэж нэрлэдэг байсан. За тэгээ 00 цагаас үүрийн 3 цаг хүртэлх те. Одоо бидрийнхаар бол одоо 3 AM 3 AM хүртэлх энэ цагийг бол 3 дахь манааны үе гэж нэрлэдэг байсан. Тэ 3 дахь манааны үе гэж. Тэгэхээр эхний манаа бол оройн 6 цагаас 9 хооронд эхэлдэг байна шүү дээ. Тэр үеэр нэг хэсэг манаа явдаг байна те. Тэгээ манаа солигддог байна шүү дээ. Шөнийн хотын манаа солигддог байна шүү дээ. 9-с 24 цагийн хооронд дараагийн 2 дахь ээлжийн манаа солигддог байна. Тэгээ 3 дахь ээлжийн манаа нь болохоор шөнийн 12-оос үүрийн 3 цагийн хооронд 3 дахь ээлжийн манаа унтаж босч ирээд солигддог байна. Тэгэхээр энэ дэр хэлж байгаа байхгүй те. 2 дахь юм уу 3 дахь манааны үед эзэн ирэхэд бэлэн байх ёстой гэж. Унталгүйгээр бэлэн дэнлүү асаалттай бүс бүслээтэй ингээд бэлэн байж ах ёстой гэж ингэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр шүн донд ирж магадгүй. За нөгөө талаар бас хулгайч ирэх үед хизээ ирэхийг нь хэрвээ мэдчих юм бол гэрийн эзэн гэрээ ухуулахгүй хулгайчаас өөрийгөө хамгаалж чадна гэж ингэж хэлсэн. Энийг ямар утгаар хэлсэн бэ гэхээр эзний ирэлт гэдэг бол нэг талаар яг юм гинт болно гэж. Хулгайч ингээл нэг зарлж байгаа л очтгүй шүү дээ. За тэдэн сарын тэдний өдөр шөнийн 22 цагаас 24 цагийн хооронд би танахыг ухан шүү гэж хэлж байгаад ирдэг хулгайч байхгүй шүү дээ энэ чинь. Хулгайч хамгийн одоо мдээгүй үед нь хамгийн одоо анхаарал сул байх үед нь манай монголчууд ярьдаг да чон борооноор гэж. Одоо бороо орж байгаа үед одоо анхаарал одоо хамгийн суларсан байдаг. Яг бүгд гэртээ орцсон байж байгаа. Ийм үеэр чон сөргөрөө дайрдаг те. Яг үүнтэй адилхан хулгайч бол хүний хамгийн бодог үед нь тухайн айлын эд хөрөнгийг хулгайлах гэж ирдэг. Тийм учраас сэргэг байх тухай ярьж байна. Яг үүнтэй адилхан эзэн Есүс Христийн 2 дахь ирэлт ийм байх болно. Тийм болохоор хүмүүс бол унтчихэж болно. Хүмүүс салан задгаа байж болно. Хүмүүс эзний ирэлтийн тухайд бодохгүй амьдарч байгаа.
Хорвоо үргэлжилдгээрээ үргэлжлэн хүний амьдрал ийм л байдаг. Тэгэл идэн уун зугаацсан одоо өшөө яадаг юм тийм ээ. Ингээл хийдэг юм хийн. Ингээл амьдран дараагийн үеийнхэн ингээл амьдран тэрний дараагийн үеийнхэн ингээл амьдрсан мянган үе хүндрэлтний түүхэнд ийм л байсан. Цаашдаа мянган үе л ийм л байх болно. Тэгэл хүн гэдэг амьтан чинь ингэж л амьдрдаг. Ингээл амьдран бусдын л адил ингээл явна гэд ингээд санаа амар байж хат нь гинт эзэн тийм биш юм аа гэж ирэх нь шүү дээ. Энэ хорвоод ч бас төгсгөл гэж юм бас байдаг юм аа. Энэ хорвоо эхэлсэн шиг дуустдаг юм аа. Бид энэ амьдрсан амьдралынхаа төлөө хожим Бурхны өмнө тайлан тавих тэр өдөр ирнэ. Тийм учраас тэр өдөр хийсэн үйлийнхаа дагуу, итгэсэн итгэлийн амьдралынхаа дагуу эзэн Есүс Христэс шагнал ба шүүлт шийтгэлээ авах тэр өдөр хүн төрөлхтний өмнө айсвэ гэж хэлж байгаа. Тэгэхээр бүхэл юм төгсгөлтэй байдаг тийм. Манай монголчууд бас ярьдаг штэ. Ирсэн гичин буцдаг, орсон бороо зогсдог гэж. Тэгэхээр орж эхэлсэн л бол бороо зогсдог л байхгүй юу. Хүн ирсэн бол явах өдөр ирдэг л байхгүй юу. Аливаа нэг юм ихэлсэн бол аливаа нэг юм заавал дуустдаг. Та бидний амьдрал ч гэсэн тийм штэ. Нэг өдөр л энэ тоост хорвоодоор ихэн хөвлөгөөс бид хүн болол мэдлэл төрсөн. Нэг л өдөр бид энэ хорвоогийн тоосыг хөдөлгөөл бас энэ хорвоогоос буцчил таараа. Дуусахгүй юм гэж юусоо байдаггүй. Төгсгөлгүй юм гэж юусоо байдаггүй. Аливаа юм гэдэг бол заавал төгсгөлтэй байдаг. Төгсгөлгүй юм гэж нэг ч байхгүй. Та нэг албан байгууллагад ажиллаж байна. Нэг л өдөр та дуусгаал тэндээс явах л болно. Магадгүй дараагийн газар руугаа та явна. Та магадгүй нэг өдөр Нью-Йоркд ирсэн, магадгүй нэг өдөр та Нью-Йоркоос явна. Эсвэл та Нью-Йоркоос явдггүй махад та амьдралаас явах өдөр ирнэ. Бүх юм өөрийн гэсэн төгсгөлтэй. Яг үүнтэй адилхан энэ хорвоо ч гэсэн төгсгөлтэй. Энэ хорвоо нэг өдөр ихэлсэн, нэг өдөр энэ хорвоо дуусна. Эзэн Есүс Христ Бурхны нэрээр, Бурхны хүч чадлаар энэ орчлын ертөнцийг эхлүүлсэн, энэ орчлын ертөнцийг төгсгөн. Бидний амьдрал эхэлсэн, бидний амьдрал дуусна. Дуусахдаа бүгд шудраг шүүлтийн өмнө очино. Шудраг шүүлтийн өмнө очихгүй амьдрал гэж нэг ч байхгүй. Хүн заавал хариуцлага хүлээдэг. Та хэн нэг даргын өмнө хариуцлага хүлээхгүй байж болно. Та хэн нэг багшийн өмнө хариуцлага хүлээхгүй байж болно. Та хэн нэг хүний өмнө хариуцлага хүлээгээгүй байж болно. Та хэн нэг улс орны өмнө хариуцлага хүлээгээгүй байж болно. Хожим Бурхны өмнө хүлээх хариуцлагаас мултарч чадах нэг ч хүн гэж байхгүй. Нэг ч хүн байхгүй. Тэр бид бүгдээрээ ийм хариуцлага хүлээсэн амьдрал дээр хорвоо төрдөг. Тэгээ бид нар бүгдээрээ энэ хариуцлагын төлөө амьдардаг тий. Жохон бахта ээж авахаа үгэнд орох хэвээр. Тийм ээ. Тодорхой хэмжээнд ээж аавын өмнө хариуцлага хүлээж чинь сургуульд ороод багшийн өмнө хариуцлага хүлээдэг. За төгсөж гараад ажилд орохоор боссын өмнө хариуцлага хүлээдэг. За өөрөө босс болохоор бусдын өмнө хариуцлага хүлээдэг. Босс нь боссынхаа босст хариуцлага хүлээдэг. Ийм хариуцлагагүй хорвоо гэж юусоо байдаггүй. Заавал хэн нэгний өмнө бид хариуцлага хүлээж идэг. Бид бас хариуцлагаас мултарч болдог хорвоо л доо. Энэ хорвоо бол хариуцлагаас мултарч болдог хорвоо л доо. Ер нь бол хүн ингээд нэг мөнгөтэй байх юм бол, ухаантай байх юм бол, чадвартай байх юм бол, эрх мэдэлтэй байх юм бол зарим нэг нь одоо ингээд хариуцлагаас бол мултраад амьдарч яана л да. Жишээлбэл одоо 1950-ад оны үед Камбож улсад 3 жилийн иргэний дайн гарсан шүү дээ, тий. Иргэний дайн ч юу ах вэ? Засгийн газар нь ард түмнээ хядлаа шүү дээ. Пол Потын засаглал. Тийм ээ, коммунист засаглалын толгойлогч Пол Пот хятадд сурж яваа, уул нь Францад сурж исэн хүн шүү дээ. Тэгээ хятадд сурж исэн Мао Цзэдунгаас Маозмыг сурсан. Мао Цзэдунгийн арга замаар хэрхэн коммунизмыг хийх вэ гэдгийг сурсан. Мао Цзэдун ч энэ дэлхийд дээр 60 сая хүн алсан удирдагч үү дээ. Ер нь бол энэ коммунист удирдагч нар хамгийн хүн алсан байдаг шүү дээ. Бид нар Гитлерийг хамгийн хүн алсан гэж боддог те. Үгүй. Мао Цзэдун хамгийн хүн алсан байдаг. Тэгээ Мао Цзэдунгоос сурсан нөгөө хин чин Пол Пот чин нутагтаа очин гутаа үндэсний цэвэрлэгээ хийсэн. Нүдний шилтэ бүх хүнийг алсан. Баруунд сургууль сурсан бүх хүнийг алсан. Яг хамгийн боловсралтай хүмүүс гэж үзчихсэн байхгүй. Бүх хүмүүсийг алсан. 3 жилийн дотор 3 сая иргэнээ алж байгаа шүү дээ. Тэгээ би бүр одоос 10 хэдэн жилийн өмнө юунд Камбож улсын Фном Пен гээд нийслэл хотод нь аялж явах үедээ тэр нөгөө хүн алдаг байсан газрыг нь одоо жуучдад зориулаад ийм үзмэр болгоцсон. Тэв газраар нь би бүр явж үзчихсэн. Бүр үнэхээр толгой өвдөөс үлдээ бүр ийм сүнсний дарамтанд ордог. Тийм аимшигтай газар. Их сургуулийн оюутны дотор байртай тэгээд нэг ийм сургуулийн комплекс байна л да тент чинь. Заалтай, юутай, хичээлийн байртай, оюутны дотор байртай, спортын талбайтай ингээд оюутны комплексыг зүгээр хорих лагер болгол. Тэгээ нэг газар нь хүмүүсийг хориол, нэг газар нь тамалдаг.
Тэгэл тамалсан хүмүүсээ ингээл одоо алдаг цахилгаан сандал дээр суулгаад янз бүрийн аргаар. Тэгээ тэр болгоныг бүр ингээ музей үзмэр болгоцсон. Бүр тэрийг ингээ дамжаад үзээд гарч ирэхдээ бүр ингээ бөөлж сутгаад толгоо өвдчихэд бүр гарч ирж ирсэн юм. Тэгэл 3 сая иргэнэ алж байгаа. Тэгэд эцэст нь одоо нэгдсэн үндэсний байгууллага Вьетнам улстай ярьж иж Вьетнамын арим орж иж Пол Потын засаглалыг зогсоосон шүү дээ. Тэгжээж тэр одоо хядлагыг зогсоож байгаа байхгүй. 3 сая ард түмний алж байгаа. Тэгэхээр тэр үед эцэг их нь алуулсан гэд миний насныхан одоо өнчирсэн 70 дооныхан төрсөн. Энд 70 доонд тосон байхгүй. 73-аас 76 онд боллоо. 50 дон биш уучлаарай. Би түрүүн 50 донго буруу хэлчих шиг боллоо. 70 дооны үед бос явдал байхгүй. Тэгээ миний үеийн одоо Камбожийн залуучууд эцэг ихээ тэр хядлагтаа алуулсан. Тэгээд юм ингээд янз янзын зовлог үүссэн юм залуучууд гарч байгаа. За хамгийн одоо надад айгүй инээдтэй санагдсан ч юм уу шодрог биш санагдсан зүйл нь Пол Пот тэгээ яасан бэ гэсэн чинь тэр ямар ч ял идлээгүй байвал яах вэ? Зүгээр л ууланд харшид тэгээд гэрийн хорионд амьдарч байгаад насаараа жаргаад одоо нас орсон байвал яах вэ? Тэгээ Пол Потын генералуудын заримыг нь шүүсэн байдаг байхгүй. Заримыг нь шүүхэд бүр тэгж хэлжсэн байгаа ш. Та нар биднийг шүүгээд байна. Та нар тэгвэл Монголыг шүүгэж. Монголд 1937-оос 39 оны хооронд бас хүмүүсээ хятсан ш. Та нар яагаад тэр коммунистуудыг шүүхгүй мөртлөө биднийг шүүгээд байгаа гэж ингэж хэлжсэн байгаа ш. Тэр генерал тэр үеийн Пол Потын одоо засаглалд байсан удирдагч нь ихнийх нь ял аваагүй ерөөсөө. Зүгээр ингээд гэрийн хорионд ингээд идэж уугаад ихнэр хүүхдтэйгээ тансаг амьдралаар амьдарч байгаа нас орсон. Энд одоо шодрын явдал мөн үү гэж нэг талаар хүнийхээ хувьд өөрөө энэ түүхийг сонсч ирсэн очиод үзэж ирсэн хүний хувьд арайчтай тий энгийн номхон 3 сая ард иргэдээ алдсан хүн зүгээр насаараа ингээд бараг жаргаж жагаад ингээд өгсөн байна. Бурхны шодрог шүүлтийн өмнө очихгүй хүн гэж нэгч байхгүй. Энэ хорвоо дээр хариуцлагаас мултарч болно. Энэ хорвоо дээр одоо юу гэдгийг нуун дарагдуулаад өнгөрч болно. Аргалаад ингээд нэг наагур цаагур гараад зохицуулаад ингээд өнгөрч болно. Бурхны шодрог шийтгэлийн өмнө очихгүй хүн гэж нэгч байхгүй. Бурхныг аргалах, Бурхныг арын хаалгадах хүн гэж нэгч байхгүй. Тийм учраас эзэн Есүс Христ хэлэхдээ юу гэж хэлж байгаа гэхээр намайг ирэхэд бүсчин бүслээтэй, дэнлүүч нь асаалттай байгаарай. Сэргэг байгаарай. Намайг ирнэ гэдгийг та нар мэдэж амьдраарай. Энэ дэлхийн эцсийн өдөр гэж байдаг шүү гэдгийг та нар бодож амьдраарай. Тэгээд надад итгээд миний үгийн дагуу амьдраарай. Дэнлүүч асаалттай бай гэдэг чинь их тийм гоё үг байгаа шүү дээ. Энэ дэлхий дээр та нар дэнлүү мэд гэрэлтэж амьдраарай гэж байна шүү дээ. Библийн өөр сайн мэдээний өөр Есүсийн заасан сургаал дээр бид нар өмнө сурж ирсэн шүү дээ, тийм ээ. Та нар энэ дэлхийн гэрэл нь бол энэ хорвоогийн давс шиг нь бай гэж Есүс заасан байдаг шүү дээ. Тэгвэл энэ дэр дэнлүүч нь асаалттай бай гэж хэлж шүү дээ. Есүс чи өөрөө амийн гэрэл байхгүй юу? А бид тэр гэрлээс авсан амийн гэрлийн тасархайнууд байхгүй бид нар чинь бүгд тэр. Эзнийг ирэхэд миний дэнлүү бөхгүй, миний гэрэл асаалттай байж ах хэвээр. Гэрэл мэт энэ харанхуй хорвоо дээр бид гэрлээ гэрэлтүүлсээр эзэн Есүс Христийн нэрээр тэр гэрэл мэт тэр зөв, ариун, шудрах тийм үү? Эзний үгийн дагуу тэр гэрэл мэт гэрэлтсэн амьдралаараа амьдрсан хэвээрээ байх ёстой гэдгийг эзний үг өнөөдөр бидэнд сануулж штэ. Дэнлүү чинь асаалттай бай гэдэг чинь зүгээр нэг шөнө эрэхтэн өрөөг нь гэрэлтэй байлгах тухай яриаггүй. Энд чинь цаагаараа миний амьдралын гэрлийн тухай ярьж байгаа байхгүй. Надаас гэрэлтэх Христийн гэрлийн тухай энэ дээр ярьж байгаа байхгүй. Бүсчин бүслээтэй байгаа гэж хэлсэн, тийм үү? Бүсчин бүслээтэй байг. Бүс бүслээгүй хүн бол яг юу ч хийж чадахгүй шүү дээ, яг үнэндээ. Тэгээ дээлн хөлд нь орооцолдод төвхтэй байдаг. Бүс бүслээтэй байна гэдэг чинь тэр хүн бэлэн байна. Орох, гарах бүхэл юмд бэлэн байна гэсэн утгатай байна. Тэгвэл бидний бүс юу юм? Библиэлд хэлсэн байдаг тийм ээ. Эфес номын 6 дугаар бүлэг дээр сүнслэг хоёуг дуулгын тухай ярихдаа бүс тийм хамгийн түрүүнд хэлсэн зүйл нь бүсчин бүслээтэй байх хэрэгтэй. Зөвхт байдлын тийм үнний бүсийг та нар бүслээрэй гэж ингэж хэлсэн байдаг. Энэ яг үнэндээ бидний зүгээр нэг өмдний тэлийн тухай яриаг. Энэ бол эзэн Есүс Христийн сайн мэдээний үннийг та нар хүлээж аваад энэ үнэн дотор амьдарж байгаа хүн бол бүс бүслээтэй хүнтэй адилхан. Энэ үнэн дотор амьдарж байхдаа эзний нэрийг гэрэл мэт гээгүүлэн амьдарж байгаа хүн бол тэр дэнлүү насаалттай хүн лугаа адил юм а гэж энэ дээр Есүс хэлж байгаа байхгүй. Тийм болохоор ахын дүүсээ эцсийн шүүлтийн өдөр гэж заавал байдаг. Сургууль төгсгөд эцсийн шалгалтын өдөр гэж байна. Тийм ээ? Ажил хийж яхад заавал шалгалтын өдөр гэж байна. Ямарваа нэг юм хийж яхад заавал шалгалтын өдөр гэж байна. Тэгвэл эзний одоо шалгалтын өдөр гэж заавал байгаа.
Тийм болохоор бид энэ дэлхий дээр зүгээр нэг хэн нэг хүний төлөө амьдраагүй те. Бид эзний өмнө амьдарч байгаа гэдгээ санаж амьдарч явах нь маш чухал байгаа тань. За ингээд асуусан чинь ингээд ярьсан чинь Петр одоо тодруулж асууж байна. Та яг наад үгээ энд байгаа хүмүүст ингээд нийтэд нь хэлээд байна уу? Эсвэл яг бид 12-т хандаж хэлээд байна уу гэж Петр асууж байна. Яг бол тэнд чинь Есүсийн энэ үгийг сонсож байгаа олон хүн байгаа штэ. Тэр дотор яг Есүсийн нөгөө гарын 12 шавна гэж байгаа байхгүй. Тэгэхээр та яг бид 12-т хандаж хэлээд байна уу? Эсвэл нийтэн дунд нь хандаж хэлээд байна уу гэж Петр асуусан. Тэгсэн чинь Есүс Петрийн асуултанд дахиад сургаалт зүйрлээ цааш нь үргэлжлүүлэн ярьж байна. Дараагийн сургаалт зүйрлээ ярих байдлаар Петрийн асуултанд Есүс хариулж байна. За дараагийн сургаалт зүйрлэл нь болохоор зарц нарын дээр тавигдсан зарцын тухай Есүс үргэлжлүүлэн одоо ярьж байгаа. Түрүүн бол ерөнхий бүх одоо зарц нарын тухай ярьлаа шүү дээ. Одоо Петрийн асуултанд хариулахдаа тэр зарц нарын дээр нь тавигдсан бусад зарц нараа хариуцсан менежер зарцын тухай одоо бидний үгээр яриул одоо менежер зарцын тухай Есүс цааш нь үргэлжлүүлэн хэлж байгаа байхгүй. 41 дэх ишлэлээс 41 дэх ишлэлээс хэлж байна те. Петр эзэм нь та энэ сургаалт зөвлөлийг бидэнд хэлж гэнэ үү? Эсвэл бүгдд нь хэлээд байна уу? Гэхэд эзэн хэлсэн нь. Тэгэхээр Есүс энэ хүртэл бол бүгдд нь хэлсэн байна. А одоо Петр асуунгууд тэр дунд байгаа онцгой үүрэг бүхий нөхдүүдэд Есүс одоо цааш нь үргэлжлүүлэн хэлж байна. Зарц нарын хоол ундыг цагт нь өгүүлэхээр эзэн нь гэрийнхээ дээгүүр тавьсан итгэмжит ухаалаг нярв хэмбэ гэж асууж байна. За. Тэгэхээр бүх зарц нартаа Есүс хандаж үгээ хэлж байна. Тэнгүүт зарц нарын чинь дээгүүр дохоон томилогдсон нярв гэж байна штэ. Тэр нярвт одоо Есүс хандаж ярьж байгаа. Тэр нярв нь яах вэ? Тийнхүү үйлдэж байхад эзэн ирээд харуул тэр зарц ерөөлтэйе. Үннээр би та нарт хэлье. Эзэн хамаг хөрөнгөө түүнд даатгана. Харин тэр зарц зүрхэндээ эзэн маань ирэхгүй удна гэд зарц нарыг ир им гэлгүй жанчиж идэж уун согтуурч эхэлтэл бодоогүй өдөр мэдээгүй цагт нь мөнөх зарцын эзэн ирж түүнийг тас хэрчиж итгэлгүйчүүдийн дэргэд хувь ононо. Эзнийхээ хүслийг мэдсэн хэрнээ бэлдээгүй. Хүслийнхэн дагуу биелүүлээгүй зарц ташуурын амт хатуухан хүртэнэ. Харин үүнийг мэдээгүй бөгөөд ташуурын амт хүртэх хэрэг үйлцэн нэг нь багахан хүртэнэ. Хинд их өгөгдсөн байна. Түүнээс ихийг шаардна. Хинд их даалгагдсан байна. Түүнээс ихийг нэхнэ гэж хэлж байна. За. Тэгэхээр энэ багц ишлэлийг харах юм бол зарц нарыг дотор нь хоёр ангилж ярьсан болохыг одоо бид нар мэдлээ. Нэг нь бол ерөнхийдөө эзэнд итгэж байгаа бүх хүмүүс эзний эрэлтэнд бэлэн байх тухай ярьсан бол хоёрдугаарт энэ эзний зарц нарын дээр дохоон томилогдож тэднийг хооллож ундалж тэднийг харж халамжилж явах үүрэгтэй арай нэг өөр төвшний арай нэг өндөр хариуцлага хүлээсэн нөхдүүдэд хандаж ярьж байна. Тэр нь одоо хин юм бол та. Би бас тэгж бодож байна. Бид нар бүгдээрээ Бурхны зарц нар шүү дээ. Бид нар бүгдээрээ Есүсийн зарц нар шүү дээ. Бид бүгдээрээ л энэ дэлхий дээр гэрэл болон амьдарч эзний хоёр дахь ирэлтийг хүлээн амьдарч байгаа. Гэхдээ энэ дундаа бусад зарц нараа цагт нь хоолдож, бусад зарц нараа урамшуулж, бусад зарц нараа эзнийг эрэхтэн бэлэн байлгахад нь туслах бүхий тэр дээгүүр томилогдсон зарц нар гэдэг чинь хин юм бэ? Чуулганы удирдлага биш гэж юу? Эзний зарц нарыг эзний үгээр хооллож, эзний сүнсээр тижээж, тэднийг удирдан замчилж, тэднийг эзнийг эрэхтэн сэргэг байлгах үүрэг бүхий одоо үүрэг хүлээсэн даамал мэт эзний гэрийн дээр тавигдсан, эзний чуулганы төлөө сонгогдсон, тэр даамал мэт үйлчлэл томилогдсон тэр хүмүүс биш гэж юу? Тэгэхээр тэр хүмүүсээс бүр илүү их хариуцлага нэхнэ гинэ. Яа тэгвэл их даалгагдсанаас ихийг нэхнэ. Их хариуцлага авснаас их хариуцлагыг би дараа нэхнэ гэж ингэж хэлж байгаа. Тийм болохоор эзнийхээ хүслийг мэдсэн хэрнээ ажилласаа хийхгүй. Бусад боолуудаа дээрлэхэл, зодож жанчаал, цагт нь хоолыг өгөхгүй, юу хийхин зааж өгөхгүй, эзэн мүд ирэхгүйгээд дураараа байж байгаа нөхдүүд бол ташуурын амт хатуухан хүртэн шүү гэж хэлж байгаа. Тэгэхээр эзний хүмүүсийн дээр дохоон томилогдсон тусгай үйлчлэлийн төлөө томилогдсон зарц нар дээр эзний бас онцгой хариуцлага байдаг. Тэр хүмүүсийн амьдрал, тэр хүмүүсийн үйлчлэл
маш хариуцлагатай. Тэд энэ үйлчлэлийг муу хийгээд хичээж хийхгүй, сэтгэлээсээ хийхгүй, зөв хийхгүй, сайн хийхгүй, эзний хүмүүсийн төлөө халамж анхаарал тавихгүй, цагт нь хоолыг өгөхгүй, ийм байвал, ийм салан задгаа байгаа боолвол эзнес хатуухан ташуурын амт авна гэж хэлсэн. Ингэж бодохоор пасторууд гэдэг бол чуулганы удирдлага гэдэг бол эзний хүмүүсийг эзэн рүү хандуулж дагалдуулах үүрэгтэй энэ хүмүүсийн нуруунд дээр бас их ачаа байна. Тэгээ энэ хүмүүс битгий унаасаа. Энэ хүмүүс энэ амьдралаа яг энэ чигээрээ эцсийн хүртэл сайн яваад дуусгаасаа. Энэ бол үнэхээр чухал зүйл байна. Үнэхээр чухал зүйл байна. Энэ үйлчлэлийн замдаа битгий назгаараасаа. Эзний дагалдагчдыг, эзний босод зарсныг хайрлаасаа. Тэдэнд үйлчилсэн хэвээрээ байгаасаа. Өнөөдөр бүгдээрээ чуулган дээрээ ярил л да. Бид нар бүгдээрээ Христэд итгэж байгаагаараа, Христийн нэрийг дуудаж байгаагаараа, Христийн үг сургаалыг сонсоод энэ сургаалын дагуу амьдрах гэж хичээж байгаагаараа бид бүгдээрээ эзний зарсан мөн. Эзнийг хүлээж байгаа түүний зарсан мөн. Тэгвэл тэрэнд нь зааж, сургаж, урамшуулж, цагт нь хоолыг өгж, үүрэг даалгаврыг нь хуваарлаж, чиглүүлж байгаа хүн бол эзний гэрийн дээгүүр тавигдсан тэр нэг зарцнаар бас байна. Тэр хүмүүс ажиллаа сайн хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл би ажиллаа сайн хийх хэрэгтэй. Тийм ээ. Тийм учраас та нар миний төлөө сайн залбирч байгаарай. Итгэл доторх нэгэн хайртай дүү минь намайг бас тэгж урамшуулж ирсэн. Пастраа, та энэ амьдралыг яг энэ чигээр нь явуулаад дуусгах ёстой. Та энэ амьдралыг энэ хүртэл та маш амжилттай явж ирсэн. Өнөөдрийг хүртэл гайхалтай үр жимс би ерөнхий ярьсан зүйлийг ингээд утгачлаад ярьж байна л та. Тэрнээс яг ийм үгээр бол хэлээгүй л дээ. Ийм утгатай зүйлийг надад хэлж байсан. Та өнөөдрийг хүртэл бүх тал дээр маш амжилттай явж ирсэн. Та энэ амьдралыг яг энэ чигээр нь дуусгаад эзний өмнө та хожим түүгээр шагнагдах тэр шагналын төлөө та зогсох ёстой шүү. Энийний төлөө та бууж өгөхгүй яг энэ замыг эцсийн хүртэл та явсараад дуусгах ёстой шүү. Юурээс эргэж ухарч няцаж та эндээсээ болохгүй шүү гэж надад хэлж байсан. Яагаад гэвэл олон хүн таны амьдралыг харж байна. Олон хүн танаас суралцж байна. Олон хүн танаас үлгэр жишээ авч байна. Та унах юм бол эзний нэр муугар яригдана. Та унах юм бол олон хүн эзний сайн мэдээг орхиж явна. Тийм учраас таал унж болохгүй шүү. Ямар ч сорилттой байсан. Ямар ч сэтгэл зүйн асуудал байсан. Бүгдийг даван туулаад гараарай. Эцсийн хүртэл энэ замаа дуусгаад бидэрт ухрах зам байхгүй шүү. Бидэрт урагшаага эзэн дотор урагшаага гэсэн нэг л зам байгаа. Тийм учраас замаа дуусгаарай ах минь гэж надад хэлж ирсэн. Биднэрт бүгдээрэнд нь эзний өмнө үүрсэн хариуцлага гэж байна. Эннийхээ төлөө бид нар энэ насныхаа амьдралыг зориулах ёстой. Бид нар үүрэх загалмаагаа үүрэх ёстой. Загалмаа үүрээд эзний араас дагаа явж хагаад өвдөлттэй өдрүүд олон байдаг. Уйлмаар өдрүүд олон байдаг. Уйлдагч нулимс орсох өдрүүд олон байдаг. Тэгэхдээ бид энэ замыг дуусгах ёстой. Бид эзнийгээ ирэхэд бид бүсмэн бүслээтэй, дэнлүү минь асаалттай бид бэлэн байх ёстой. Тэр үед эзэн биднийг үнэхээр гайхалтайгаар шагнах болно. Ганцхан намааг биш. Бид бүгдээр ингэ байна. Биднийг бурхан гайхалтайгаар шагнах болно. Тэр цаг үеийн төлөө бүгдээр итгэлийн амьдралаар амьдрцгаая. Есүс Христ нэгэн цагт энэ дэлхий дээр ирсэн, аврах гэж ирсэн бол хожим энэ дэлхий дээр Есүс Христ дуусгах гэж ирнэ. Шударгаар шүүх гэж ирэх болно. Тийм болохоор тэр шүүлтийн төлөө тэр өдөр байгаа гэдгийг мэдэж бүгдээ өнөөдөр өөрсдийнхөө энэ итгэлийн амьдралдаа хариуцлагатайгаар амьдрцгаая гэж та бүгдээгээ би ятгаж байна. Ятгаж байна. Миний хийж байгаа ажил энэ баггүй яа. Би эцэст нь энэ цуглаан дээр хийж байгаа менежерийн ажлынхаа тухай та нарт яриа. Би яг гэрэл маань асаалттай бүсмэн бүслээтэй байх ёстой өдрүүд энд олон байгаа. Заримдаа гинэт хүн ирээд төгөлдөр пастраа хүрээд ирлээ тэр хаалгыг онгоолгоод өгөөч энд нэг ийм улсууд ийм хийх гэдэг, тэнд нэг тийм улсууд тийм хийх гэдэг тэгэхэд миний бүс бүслээтэй дэнлүү маань асаалттай байгаад энэ цуглааны үүд хаалгыг нээж өгөөд хаагаад түгжээд ингээд энэ цуглааныг харж хандаад байж ах тэр нэг үүргийг бурхан надад өгсөн энэ Америкт Нью-Йоркт ирүүлээд би одоо бүр яг энийг ингээд биеэрээ яг энэ үүргийг өнөөдөр хашиж байна. Тэгээ хэрвээ би ингээд назгаараал унтаал энэ цуглаан руугаа орж ирэхгүй назгаараал ингэх юм бол энэ цуглаанд хулгайч нар орж ирнэ.
Юмыг аваад гараа явна. Дуртай дургу сонин хүмүүс орж ирээд хамаг юмыг бошнуулаад гараа явна. Тийм учраас харж хандах хэрэгтэй. Тийм учраас хамгаалах хэрэгтэй энэ чуулганыг. Яг энэ ажилд бурхан намайг энэ газар авчраад тохон томилсон. Чи миний гэрийг хариуцаарай. Би Монголд манай цуглаан чинь 120-од хүнтэй. Манай цуглааны байшин чинь энэ байшингийн хажууд бараг 10 дахин жижигхэн байр штэ. Тэгээ тэр байран дээрээ би амьдардаг байсан. Тэр байраа би бас харж хандаж хамгаалдаг байсан. Тэгээ энд ирсэн чинь бурхан надад бүр 10 дахин том байшинг өгчдөг юм. Тэгээд чи баг юмд итгэмжтэй байсан тул би чамд ихийг хариуцуулж ийн гэдгийг одоо энэ юм байх таа гэж би одоо бодлоо энэ чи. Чи баг юмд одоо итгэмжтэй байсан учраас би чамд бүр ихийг хариуцуулъя те 600 үнэтэй чуулганы энэ байшин барилгыг хариуцсан хүнээр намайг томилчихж байгаа байхгүй юу. Тэгээд талбай малбай юутай хайтэн те бүх юмтаа. Тэгээ яг адилхан энэ цуглаан дээр амьдраад гээд байгаа шүү дээ. Яг энэ цуглаан дээр бас амьдраад байгаа шүү дээ. Цуглааныхаа хажууд амьдраад байгаа шүү дээ. Ерөөсө цуглаан дээр л амьдрдаг хүн болсон. Тэгээд цуглааны төлгөөрийг хатгаал, цуглааныг хамгаалаад, орж гараад ингээд байж идэг нэг юм даамал маягийн ийм нөхөр болсон. Тэгээ би энэ сургаалыг уншиж байхдаа бүр миний өөрийн ажил бодогдоод байгаа байхгүй юу би бүр. Цас орсон өдөр нь эрт босох хэвээр, цасаа арилгах хэвээр, бороо орсон өдөр нь доошоо бейсмент руу буугаад доотлын бейсментэд байдаг том хагуулгыг хаах ёстой. Тэгэхгүй бол бейсмент нь усаар дүүрчдэг байхгүй юу? Их аадар бороо орох юм бол бүсмэн бүслээтэй, дэнлүү минь асаалттай байх ёстой. Энэ надад нэг зүйлийг сануулдаг тий. Би зүр сэтгэлээрээ ч гэсэн, итгэлээрээ ч гэсэн миний амьдрал эзний өмнө яг л ийм байх ёстой гэдгийг сануулдаг. Тэгвэл өнөөдөр би энэ зүйлээр та нарыг бас ятгаж байна. Та эзний өмнө сэрүүн сэргэг байгаарай. Бүс чинь бүслээтэй, дэнлүү чинь асаалттай байг. Хамт залбирцгаая бүгдээрээ. Агуу эзэн минь тандаа баярлалаа. Их эзэн минь энэ хорвоо төгсгөлтөө гэдгийг та энэ орчлон хорвоог бүтээсэн, та энэ амьдралыг эхлүүлсэн, та дунд нь өөрийн хүү Есүс Христийг илгээж биднийг аварсан, хүн төрлөختөн таны өмнө хожим бүгд өөрийнхөө амьдралын төлөө, өөрийнхөө амьдрсан амьдралын төлөө зогсох тэр өдөр ирнэ. Тэр өдөр зарим нэг нь танаас сайшаалыг авна, зарим нэг нь танаас хатуухан шийтгэлийг хүртнэ гэдэг тэр үннийг өнөөдөр эзэн Есүс Христийн сургаалаар дамжуулан бидэнд та ятгаж байгаад баярлалаа эзэн минь. Бидний дунд оюутнууд олон байна. Бизнес хийж байгаа хүмүүс олон байна. Багш нар байна, эмч нар бас байна. Бид бүгдээрээ тус тусынхаа ажил амьдралыг, ажил үйлсийг энэ нийгэм дээр бид хийж, хэрэгжүүлж бид явж байгаа. Гэхдээ нэг зүйлээрээ бид бүгдээрээ таны өмнө адилхан. Тэр нь юу вэ гэвэл бид бүгд таны зарц нар. Бид таныг ирэхэд бид сүнсээр, бид итгэлээр сэрүүн сэргэг бид байхыг хүсэж байна эзэн. Тийм учраас өнөөдөр яригдсанчлан хүн нэг бүрийн хувьд бүсэн бүслээтэй дэнлүү нь асаалттай байна гэдг нь ямар утгатай болохыг та хүн бүрийн амьдрал дээр та яриараа эзэн минь. Та зааж өгөөрэй эзэн минь. Хэрвээ бидний дунд хэн нэгэн маань үнэхээр салан задгаа, 100 задгаа байгаа бол үнэхээр амьдралаа эмхэлж цэгцэлж таны өмнө зүв байхыг та харуулж өгөөч. Та ятгах өгөөч. Та зүрхэнд нь яриач. Тэгээд ямар хэсэг дээрээ дахин босох ёстойг, ямар хэсэг дээрээ дахин хичээх ёстойг, ямар хэсэг дээрээ таны өмнө дэнлүүгээ асааж бүслэх ёстойг та сануулж өгөөрэй. Та биднийг засаж залруулж өгөөрэй. Та биднийг ариун сүнсээрээ сэрээж өгөөрэй. Та бидэнд хүчийг өгөөрэй гэж танаасаа залбирч байна эзэн. Баярлалаа бурхан аваа. Энэ хорвоо миний амьдралын өдрүүдэд дууссан ш дуусаагүйч. Би энэ хорвоод энэ амьдралыг дуусгах хүртлээр таны өмнө итгэмжит амьдрахад минь туслаарай. Өнөөдөр энэ номлолыг минь сонсож итгэл сэтгэлээрээ хамт байгаа хүн бүрийн амьдралыг та өрөөх болтугай. Таны ариун сүнс тэднийг дүүргэх болтугай. Тэдний амьдрал дээр ч гэсэн таны гэрэл гийх болтугай. Тэд таны өмнө дэнлүү насаалттай бүсэн бүслээтэй байж тантай хамт алхах болтугай. Таны хүсэл дотор тэд явах болтугай. Таны хүслийг тэд гүйцэлдүүлэх болтугай. Тандаа талархан аврагч эзэн Есүс Христийн нэрээр залбирanгуйлаа. Аамен.